Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр маш гоё амттай дотроо кремтэй цагирган бов хийсэн байгаа. Эхлээд зурмага бэлтцгээе. Орцонд маань 3 ширхэг өндөг, 70 г сахар, 7 г хөөлгөгч буюу дрожж, 1 цайны халбаг давс, 550 г гурил, 100 г хайлуулсан цэцгийн тос, 200 мл бүлээн сүү орно. Бүх орц жороод ор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Одоо хөөлгөгчөө нэг савнд хийчин дээрээс нь сахарнаасаа нэг амны халбагийг хийгээд мөн сүүгээ хийгээд сайн гутгаж холиод ойролцоогоор 10 минут байлгана. Сүү маань халуун биш бүлээн байх ёстой. 10 минутын дараа ийм болсон байна. Одоо дээрээс нь давсаа, сахараа, өндгөө, цэцгийн тосоо мөн гурилаа хийгээд сайн зуураад өгнө. Ингэхдээ гурилаа баг багаар хийж зуурна. Мөн цэцгийн тосоо хайлуулад хөргөсөн байх ёстой. Ингээд зурмаг маань ийм шингэвтер болох ёстой. Одоо гарн дээрээ баг зэрэг ургамлын тос тавиад зурмгаа тойруулж нийлүүлээд баг зэрэг нухаад дээгүүр нь юмар бүтээгээд өрөөний хэмд ойролцоогоор 1 цаг 30 минут байлгаж хөөлгөнө. Энэ хооронд кремэ хийцгээе. Орцонд маань 1 ширхэг өндөг, 250 мл сүү, 1 ууд ванилийн сахар, 20 г хүнсний цартуул буюу хархмал, 50 г сахар орно. Одоо бүх орцуудаа нэг савнд хийгээд нийлтэл нь сайн хутгаж холиод плетийнхаа дундаж хэмдээр өтгөртөл нь болгоно. Ингэхдээ тасралтгүй сайн хутгах ёстой. Би нэгээс үсвэртэл халдаг плетний 5 дээр нь болгосон байгаа. Ингэж өтгөрхөөр нь гаргаад нэг савнд хийгээд өрөөний хэмд хөргөөд түр тавьчихна. Зурмаг маань хөөгөөд ийм болсон байна. Одоо баг зэрэг хуурай гурил цацаад гарн дээрээ баг зэрэг ургамлын тос тавиад зурмгаа савнаас нь гаргаад баг зэрэг нухаад өгнө. Зурмагаа наалдуулахгүй тулд суурь модоо ингээд ургамлын тосоор жигэд тослоод өгнө. Одоо зурмагнаасаа ойролцоогоор 40-50 г-ыг салгаж аваад гартаа ингээд жигэд дугуйлна. Ингээд 23 ширхэг болсон байгаа. Одоо дээрээс нь хүнсний скотчоор бүтээгээд ойролцоогоор 20 минут байлгана. 20 минутын дараа ийм болсон байна. Одоо ийм хутгуурны бариу шиг дугуй зүйлээр дунд нь ингэж хатгаж нүхлээд плетийнхаа дундаж хэмдээр досон чарж болгоно. Ингэхдээ досоо савндаа ойролцоогоор 2-3 хуруу өндөр байхаар хэмжээтэй хийвэл зүгээр. Мөн хоёр талаас нь ойролцоогоор 1 минут болгоорой. Тэгэхгүй бол хит хурдан болгочвол доторх нь бүрэн болж өгөхгүй түүхий болчихно. Би нэгээс үсвэртэл халдаг плетний 5 дээр нь болгосон мөн ургамлын тосонд хайрсан байгаа. Иймэрхүү бор шаргал болохоор нь гаргаад яг ийм дараалалаар үлдэгдэл бүх зурмгуудаа болгоно. Цагирган бов маань ийм болсон байна. Одоо иймэрхүү хушуутай кремний уутанд кремэ хийгээд хоёр талаас нь ингээд чигэж шахаад өгнө. Одоо дээрэс нь баг зэрэг сахарын пудрээр чимэглээд өгье. Ингээд дотроо кремтэй амтад цагирган бов маань бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Мөн асуулт ивэл дор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.